Өнөөдөр Баянгол дүүргийн гэр бүл ёслолын ордонд дархан бэрүүдэд алдаршуулах ёслолын үйл ажиллагаа боллоо. Энэхүү ёслолын үйл ажиллагаанд 21 аймаг 9 дүүргээс хүрэлцэн ирсэн 60 гаруй ээжүүд дархан бэрээр өргөмжлөгдлөө. За ингээд залуу аавуудын баяр, мөн эхрүүдийн баяр, за 3 охин төрүүлж өсгсөн одоо ээжүүд маш их хүлээлттэй байгаа. Бид бүхнийг одоо аль биесээр бас нэг ийм сайхан ёслолд оролцуулчаач. Биднээс одоо юу шалтгаалгаа гэгээд бид нар тэдгээр ээжүүдийн хүсэлтийг бас одоо хүлээж авч одоо Эрдэнэт бэрүүдээр тодруулахаар одоо материалуудаа цуглуулж байна. Ягаад тэгэхээр тухайн гэр бүлийн хамгийн чухал үнд зүйл бол үр хүүхэд байдаг. Тийм учраас олон сайхан үр хүүхэд гаргаж байгаа гэр бүлүүдэд бид дэмжих ёстой. Төрийн зүгээс дээр нь олон хүүхэд төрүүлж өсгөх төрийн бодлогыг бид бүхэн бас одоо дэмжиж байгаа. За дээр нь гэр бүлийн одоо хуулийг сурталчлах, гэр бүлийн үнцэн, харилцаа хандлагыг одоо гэр бүлийн сургалт мэдээллийг энэ одоо ордноороо дамжуулж өгж байгаа нь бид бүхний одоо хамгийн гол зорж байсан зорилго маань биелэлээ олох юм аа гэдгийг одоо та бүхэнтэйгээ хуваалцахад баяртай байна. Өнөөдрийн ёслолд оролцсон хамгийн өндөр настай дархан бэрээр 70 настай Баянгол дүүргийн иргэн Бадарчин Цэрэнд ав. Хамгийн залуу дархан бэрээр 26 настай Баянзүрх дүүргийн иргэн Ганзүрхийн Мантхай байсан бол хамгийн олон хүүхэдтэй дархан бэрээр Баянгол дүүргийн иргэн 8 хүүхэдтэй Чойжилжавын Чойжилсрунаар байсан юм а. Мөн энэхүү үйл ажиллагаанд Баянгол дүүргийн удирдлагаас хүрэлцэн ирж дархан бэрүүдэд хүндэтгэл үзүүлсэн юм. За манай Баянгол дүүргийн хувьд бол өнгөрсөн жил гэр бүл ёслолын ордныг бас орон нутгийн өмчт үйлдвэрийн газрын хэлбэрээр байгуулсан. За энэхүү одоо та бүхний харж байгаа энэ том өргөө цагаан гэрт одоо гэр бүл ёслолын арга хэмжээ байнга тогтмол зохион байгуулагдаж байгаа. За энэ жилээс эхлээд дархан бэрийг алдаршуулах энэ сайхан арга хэмжээг манай ордны хамт олон улар эрдэнэ захирал маань өөрөө санаашин зохион байгуулж байна. За өнөөдөр буюу одоо олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр бид нар бас энэ арга хэмжээнийхээ нээлтийг хийж байгаа. За мэдээж би бас өөрөө алдартай 2 дугаар зэргийн одонтой ээж. Гэхдээ 4 охинтой. Гэхдээ манай болор эрдэнэ дарга бол одоо элбэрэлт ээж гэдэг бид нараас арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байгаа гэж хэлсэн. За дархан бэр гэдэг бол манай Монгол улс одоо бүр хүнөө Чингис хааныхаа үеэс эхлээд хайрлж хүндэлж одоо улс орны тулгуур бол бас эрчүүд эр хүний нуруунд дээр явдаг гэдэг утгаараа маш их хүндэлж алдаршуулж иржсэн тийм уламжлалтай хэрийг сэргээх. За энэ ингэж алдаршуулснараа гэр бүлийн бат бөх байдлыг одоо бид нар бас хамгаалах, хайрлах, за үр хүүхдүүдэд нь бас эцэг хийгээ хайрлах, ямар үн цэнтэй бид нэр амьдрах ёстой гэдгийг мэдрүүлэх одоо их олон талын нийгмийн ач холбогдолтой. Тийм учраас бид нар бас энийг дэмжиж ингэж хамтран зохион байгуулж оролцож байна. Ийхүү төрийн байгууллагаас анхудаа дархан бэрүүдийг ёслол төгөлдөр хүлээн авч улсын бүртгэлд архивд бүртгэж авч байгаад дархан бэрүүд баяртай байлаа. Бүх ээжүүд, үр хүүхд өрсөдтэй баярын мэнд хүргье. Өнөөдөр сэтгэл хөдлөж гинөө. 3 сайхан хүү төрүүлээд тэгээд ингээд энэ сайхан арга хэмжээнд оролцоод ингээд явж байгаадаа их сайхан баяртай байна. Тэгээд энэ Баянгол дүүргийн хормын ордон ийм сайхан үйл явдал зохиож, үйл ажиллагаа зохиож ингээд оролцуулж байгаа бас үнэхээр их баярлж байна. Ийхүү гэр бүлийн сайн сайхны төлөө үйл ажиллагаагаа явуулж олон арга хэмжээ зохион байгуулдаг Баянгол дүүргийн гэр бүлийн ёслолын ордонд өнөөдөр 800 гаруй иргэд хүрэлцэн ирж олон ээжүүд олон үрсийг баярлуулсан арга хэмжээ болж өндөрлөө. Баянгол дүүргийн гэр бүлийн ёслолын ордон залуу хосуудын хурим, мөн алт, мөнгө, очир хурмын ёслолын үйл ажиллагааг зохион байгуулахаас гадна гэр бүлийн сэтгэл зүйн үйлчилгээ, шин төрсөн хүүхдэд төрсний гэрчлэгээ гардуулах, 16 нас хүрч байгаа иргэдэд иргэний андгаа өргүүлэх зэрэг гэр бүл хүүхэд залуучууд руу чиглэсэн олон үйл ажиллагааг явуулдаг юм байна.